Баскервилийн удмаг хэлмэг дүүсэн нохой. 14-р бүлэг. Баскервилийн нохой. Шерлок Холмс боловсруулсан төлөвлөгөөгөө яг хэрэгжиж биелэхийг нь болтол нэг ч хүнтэй хуваалцдаггүй зантай байсан нь түүний нэг дутар дэлгүүлээ. Үүнийг дутагдал гэж нэрлэж болох болов. Ингиж там түм битүү байлгадаг явдал бол нэг талаас орчныхоо хүмүүсийг захирч мэл гайхуулах дуртай захирамгүй араншнаас. Нөгөө талаас онцгийн шаардлагагүйгээр баримжаалан хөдөлж болохгүй жинхэнэ мэрэгжлийн болгоомжлолоос хамаард юм. Ямар ч байлаа гэсэн Холмсын ийм зан төлөв нь түүний агент юм уу, туслагч болон хамт ажилдаг хүмүүст их явдал ургуулдагсан. Би ч өөрөө олон удаа бажигдаж явсан боловч харанхуй шөнийн энэ урт удаан аялал нь туулж өнгөрүүлсэн бүх зовлонгоос хамаагүй давж билээ. Бид нар амаргүй сорилтыг давж хамгийн эцсийн шийдвэрлэх цохилт өгөхөд бижин байсан хэрнэ Холмс нэг ч үг дуурахгүй байсан тул би түүний бодсон төлөвлөгөөг зөвхөн тааварлах төдий явлаа. Миний хийл тааварлан толгоогоо дээд зэргээр зовоож явтал хүйтэн салхи нүүр үлээхэд харанхуун дунд нарийн замын хоёр талаар үргэлжлэх хоосон цөлийг үзээд өнөө намагта эргээд ирснийг сая ойлгов. Морины алха дугуйны эргэлт бүр энэ бүх хэрэг явдлын зангилаа тайлагдахад усам ойртуулсаар. Кумб Трисигээс хөслөн авч гарсан хөтжийн дэргэд хэрэг явдлын тухай ярьж болохгүй учраас бид бүхэн хичнээн их сэтгэл хөдлсөн ч гэсэн энэ тэрхнийг ярилцаж явлаа. Энэ эмгэнэгт хэргийн эцсийн явдал болж өнгөрөх газар түүнчлэн Баскервиль холлоос 5-6 мод зайд байдаг Фрэнклендийн байшин. Замын тэртээ харагдахад сэтгэл амах шиг боллоо. Бид нар байшингийн үүдэнд зогсолгүй өнгөрч гараад улаан модтой замын явган хаалга хүрч хөтчөд хөс түлж Кумб Триситиш буцаачаад өөрсдөө Мерипит хаусыг чиглэн явцгаалаа. Лестрейд та буутай биз гэж Холмс асуухад намхан мөрдөгч инээмсэглэн. Би өмд өмссөн байгаа болохоор арын халаас байгаа. Арын халаас байгаа бол хоосон байна гэж үгүй шүү дээ гэж хариулав. За их сайн байна. Ватсон бид ч бас элдв юм тааралдаж юу магад гэж бодоод бихтсэн. Холмсгүй. Та ер нь мундаг үзэх төлөвтэй байх шиг байна. Энэ ажилд биднээс юу шаарддаг вэ да? Тэвчээр л шаардагдана. Одоо хүлээгээд байна. Намхан мөрдөгч харлан бараантах дав толгодын билүүд Гримпиний бамбалзуур дээгүүр нуур шиг цэлийсэн мананг ажиглан. Үнэхээр тийм ч хөгжөөнтэй нутаг биш юм да. Гиснэ. Тэнд нэг гэрэл асаж байгаа харагдана гэв. Тэр чинь бидний аяллаа эцсийн буудал Мерипит хаустай. Та минь одоо аж болохоор чимээгүй атгаж шивнэж ярьцгаан шүү гэж Холмс хэлв. Байшин тийш очисон харгуу замаар мираж явсаар 200-га далхан хэртээ дөхөж очиод Холмс зог тусаж хэлсэн нь. Цаашаа яваад хэрэггүй. Энэ том бул чулуунууд бидэнд аятайхан хаарт олно гэв. Энд хүлээгээд байх хэрэггүй. Тэгнэ. Энд бүгээд суучхна. Лестрейд та наашаа энэ дэр. Ватсон та тэднийхэр очиж үзсэн байхаа. Өрөө тасалгааны байршилтыг мэднэ үз. Тэр хүндэгтэй жааз хийсэн цонхнуудад юу байдаг юм бэ? Гал зуух байгаа. Түүний хажуугийн тод гэрэлтэй цонхонд. Хоолны өрөө. Цонхнуудын хүшиг сөхөөстэй байна. Тийшээ яаж очихыг та надаас илүү мэднэ ах. Юу хийж байгааг нь цонхоор нь хараад ирээч. Ээдэ, хачин чимээгүй юм шүү. Анир ахуулж өөрийгөө мэдвдүүзээ. Би үлми дээрээ сэмхэн гидсээр тэдний тачирхан ургасан цэцэрлэгийг хүрээлэн байх, намхан чулуун хашааны сүүдэр даган явсаар хүшиггүй цонхоор шагааж бодохоор газарт хүрлээ. Тасалгаанд Генригвэ Степлтон хоёр л сууж байлаа. Тэд дугуй ширээний хоёр талд өөдөөсөө харан сууж янжуур татаж байхыг хажуу талаас нь харлаа. Кофе, цай болон дарс хийсэн аяга тэдний урд тавиастай байна. Степлтон ямар нэгэн зүйлийн тухай их л цовоо сэргэлэн байдлаар ярих бөгөөд харин царай нь цонхийн цайс нь Генригвэ олигтой анхаарсан янзгүй. Мүдхэн зэвүүн шинжийн намаг дундуур гэрийн зүг явах бодол амар заяа өгөхгүй байсан байлгүй дээ. Ингэж байтал Степлтон босоод тасалгаанаас гарахад Генригвэ дарс аягалж аваад татаж байсан янжуураа унтрааж сандхийн түшлэг налан суув. Хаалга хяхан шажигнаж дараа нь харгуй замын хайрах чулуу хашилдах чимээ гарсаар Степлтоны хөлийн чимээ над руу дөхөж ирлээ. Ханан хэрмийн цаанаас шагаан харуул
Байгаль судлагч маань цэцэрлэгийн буланд байгаа жижигхэн пингийн үүдэнд очиж цоожийг түлхүүрээр онгойлгож ороход тэндээс ямар нэг юм хийж байгаа чимээ сонсогдов. Степлтон тэнд 2 минут ч болсонгүй гарч пингээ цоожлоод миний хажуугаар өнгөрөн байшиндаа орж алга болов. Тэгээд зочин дээрээ буцаж ирэхийг нь харчаад сэмхэн явж нөхөд дээрээ очиод үзсэн харсан зүйлээ ярьж дуусгад Холмс. Тэгвэл тэдэнтэй цуг хүүхэн алга уу гэж асуув. Алга. Тэгээд хаана хөлөө? Хоолны өрөө, гар зуухнаас бусад цонхцом өрөө харанхуй байдаг. Ёстой бүү мэд. Түрүүнд миний ярьж байсан грин пиний бамбар зуур дээгүүр татсан цагаан манан алгуурхан наашилсаар бидний баруун зүүн хажуугаар шүүрхийлэн бүжиж эхэллээ. Дээрээс нь сарны гэрэл бууж мөсөн, талбай мэд сүүмэлдсэн манангийн дээхнүүр алсад харагдах боржин чулуун овоонуудын толгой харунгийн оргил мэд сэрвийн. Холмс хажуу тийшээ харж алгуурхан дөхөх ханарсан мананг харан бухимдсан байдлаар хараач бацнаа. Энэ манан яг наашаа яваад байна гэв. Энэ маань муу болох уу? Иннээс муу юм алга. Миний хийсэн төлөвлөгөөг нурааж болох ганц юм чинь манан. 10 цаг боллоо. Генригвэ одоо удахгүй байх. Тэгээд харгуу замд манан хүрэхээс өмнө амжин гарч ирэх хэсгээс бидний амжилт тэр хүний амь нас. Ер нь бүх юм шалтгаалх болоод байна гэж ярив. Шөнийн тэнгэрт ганц үлгүй цэв цэлмэг байв. Холын однууд хүүтнээр сүүмэлзэн. Сарны сулхан саарл гигэнд хүлэрт намаг тонорн цэлгэн. Яг бидний урдхан талд одтой тэнгэрийн өнгөнд харшин харагдах яндангуудаа арзайлгсан шавх оройтой байшингийн дүрс бүдэг бадаг бараантан. Нэгдүгээр давхрын цонхноос буусан өргөн шар зурус гэрэл цэцэрлэгээс ахуулаад намаг хүртэл тусна. Гэтэл нэг цонхны гэрэл унтраад оргилоо. Зарцнаар гар зуухнаас гарч байгаа нь тэр байх. Одоо ярагчин эзэн. Юухэнч сэжиглэн бодоогүй суугаа гийчин хоёр янжуур тамхи. Татан ярэ хөөрө дэлгэн суугаа ганцхан хоолны өрөөнд л дэнлүү асаатай хിവэрэ байлаа. Бараг бүх намгийг бүрхсэн судалт цагаан хальс мэт манан мөч өнгөрөх бүр байшинд ойрцоор байна. Манангийн төрүүчийн өнгөлөг цагаан өөдсүүд гигээтэй цонхны дөрүлжин шар хүрээн дотор мушхилдан үзэгдлээ. Цэцэрлэгийн нөгөө талын хан үзэгдлээ болж гагцхүү моддын оройл сэрвийн. Цагаан цайвар өнгийн цаграг хэлбэрт манан байшингийн хоёр талаас алгуурхан нүүсээр бөөгнөр нь нийлэхэд байшингийн дээд давхар дээврийнхээ хамт хуурмаг далайн давалгаанд ид шидийн хүлэг зугаацхайдал манан дээгүр хөвж харагдана. Холмс бухимдан сандарч бидний бүгж байгаа чулууг гараараа дийсэн тогтож ядан дэвслэнэ. 15 минутын дотор гарч ирэхгүй бол харгуу зам мананд хуж идэнэ. Хагас цаг болоход энэ тас харанхуй дотор бид өөрийнхөө гарыг ч харж чадхаа болно гэж тэр хэлв. Жаахан ухар нь байгаа. Тэнд арай өндөрлөг байх. Нээр нь тэгнэ байгаа. Манан улам ойртон дөхөхийн хэрээр бид ухрам ухарсаар бүр байшингаас хагас мод хэртэй холдсон байр. Гэвч дээд талаасаа сарны саруул гэрэлд гийгүүлэгдсэн цагаан цайвар манан алгуурхан түрсээр байгаад бас л хүрээд ирлээ. Бид хитрхи холдлоо шүү. Энэ том асалтай. Генригва бидэн дээр хурж ирж амжаагүй явтал дайрч магадгүй. За юу ч боллоо гэсэн эндээ байцгаая гэж Холмс хэлв. Холмс явган сууж газар чагнаж үзээд. За яамаа, ирж яваа бололтой байна. Намаг газрын анир чимээгүн дунд түргэн алхах чимээ сонсогдов. Бид нар том бул чулууны ард бүхтийн загсижүүр нь бараг тулж яваа бүдэг цайвар манан тийш ширтэн харцгаана. Хүлээврийн чимээ ойртон ойрцоор бидний хүлээсэн хүн маань хүшиг яран гарахад л манан дундаас гинт гарч ирлээ. Генригва од түгсэн цэлмэг тэнгэрийг харж явахдаа эргэн тойрноо гайхсан янзаар ажна. Тэгснээ харгуу замыг даган шаламгайлан атгалсаар бул чулуунуудын цаахнаас өгсөн налуу бил тийш авирч эхэллээ. Тэр бээр ямар нэгэн зүйлээс болгоомжилсан янзтай явдал дундаа байн эргэн харна. Эй, чимээгүй байгаарай. Химэн шивгэнэж бууныхаа гохыг бэлэн болгоод. Хараач та минь, өнөөх чинь эндээ гэлээ. Биднийг нүнгэрн ирж байгаа битүү манан дундаас жигтгэн пиж өнөх чимээ гарлаа. Цагаан манан биднээс 50-аад алхам зайд ойртож ирээд байлаа. Тэр дундаас ямар гихчийн сүрхийн антан гарч ирэхийг хүлээгээд л ургуулаа манан тийш ширтсээр байлаа. Дэргэд зогсож байгаа Холмсыг хальт харуул сэтгэл нь ихэд хөдлөн царайн цайсан байхын сацуу
нүд нь гялалзан байгааг сарны гэрэлд ажиглав. Тэгснээ хооломсын царай хөвсгийгээд явчихлаа. Харц нь гүлийн тогтож, бухимдсан байдал илрэн амаа ангайн зогсно. Мөн яг энэ агшинд Листрейд балмурдан айж төрүүлгээ харан хөсрөнөв. Би бие чангалан нүдээр харсан зүйлдээ бараг ухаан алдах шахаж, суларч муудсан гараар гар бууга тэмтэрлээ. Бүү үзэгт. Тэр бол хар давирхаа адил гялалдсан өнгөтэй аврах том нохой байлаа. Мөнх бусаар заяагдан төрсөн жирийн бидний хинэнч ийм нохооны бараа хараагүй. Тэр нохооны амнаас галдүл бадран, нүднээс нь оч маналзаж, хоншоор шилэн жирэлзэн харагдлаа. Манан дундаас бидний зүг харайдган гарч ирсэн ад шуламсын энэ муухай амтнаас давуу аимшигтай өөдгүй муухай зүйл хэний ч оюун ухаанд дүрслэгдэн бууж ис чадах хүлээ. Тэр мангас манай найзын мөрийг шиншлэн хөөж, харгуу замыг даган хол үсрэн харайлгаж явсаар бидний дэрэгдүүр өнгөрөн гарсан хойно сая бид нар сэхээ агцгаалаа. Хоолмс бид хоёр зэрэг буудсны дараа чихэнд хадтал гасалсныг бодоход ядахта ганц сумч гэсэн өнөөхийг онсны тэмдэг буюу. Гэвч тэр нохой зогссонгүй. Урагш тэмүүлэн харайсаар л байл. Генри гуа эргэн харахтаа царай нь хуухай цагаан болсон байх нь. Сарны гэрэлд илхэн бөгөөд хоёр гараа өргөн сар байж арчаагүй байдлаар зогт усаж гүйцэн ирж яваа өнөөх мангасыг нүд салгалгүй ширтэн зогслоо. Харин өнөөх нохой шахандаа эмзэглэн гасалсан дууг бид бүхэн сонссноос хойш айж сандарсан байдал алга боллоо. Өвдөхийг мэдэрдэг амтан үхдэг байлгүй яав гэж хэмээн бодов. Хэрв тэр нохой шахацсан бол түүнийг арж бололгүй яах вэ? Тэвшин хооломсыг яаж гүйсэн гэж санана. Би хизээний сайн гүйдэг нэртэй боловч намхан мөрдөгчөөс төрүүлж явсан шиг зайгаар хооломс надаас төрүүлэн хурдарч явлаа. Бид зөрөг замыг даган хурдарч явхдаа Генри гуайн дуу хамхихгүй хашгирах чимээ нохой архиран байгаа зэргийг сонсож байлаа. Өнөөх нохой олз руугаа улайран дайрч Генри гуайг хүсэг нухан унгаж багалзуурыг нь хөвхийн даваан дээр би хүч амжлаа. Ингээд хооломс тэр нохойны хажуу бөөрөнд 5 сум буудахад цаадах нь эцсийн удаа ганган гасалж гидрэг харм унахтаа араа шүдэ заналтаагаар хавирн 4 хөлөө татулзуулан нам боллоо. Би хурдан гүйсэндээ амьсгаад авахсан байх зураа тонгоож. Аимшигтай яг гэрэлтэн байгаа хоншоорт гар бууны амийг тулгсан боловч авраг том нохой нэгэн төгсөн байх тул буутсангүй. Генри гуай нохойд гүйцэгдсэн газраа ухаан алдан мунжээ. Бид цамцны захыг тас татан авлаа. Генри гуай шархтаагүй бөгөөд бидний тусалцаа цаг үеэ олж амжсанд хооломс баяр хөөр болов. Ингэж байтал Генри гуайн сармуусан татуулзан биеийн сулхан хөдлөв. Листрейд Генри гуайн шүдийг гүжин ангаалгаж коньяк цутхан балгуулахад айн балмагцсан харцаар биднийг ажид сулхан дуугаар. Бурхан минь. Эн чинь юу гэж вэ? Хаана вэ өнөөх чинь? Гэхэд хооломс. Тэр одоо байхгүй болсон. Танаа удам ухсааг дамжин мөрдөж байсан чөтгөр ингээд игнэгт мөнх алга боллоо гэв. Бидний хөлд хөсөр хэвтэх тэр мангас мэд нохон хэмжээ дамжаа. Бяр чадал хэнийг ч гэсэн айлгах нь аргагүй юм. Энэ бол ямар нэгэн цэвэр ухсааны нохой биш. Харин залуухан эмэгчин арслангийн дайтай, өсвөрлөн хагсаасан асар бүдүүн ирлиз юм. Түүний нүсэр том ам нь цэнхэр хөхөвтөрдөл маналзуулна. Хөнхөр суусан зэрлэг нүдийг нь тойрон цаграг гал бадарсаар л байв. Би гэрэл цацруулан байга толгойд нь гараа хүргээд авсан чинь миний гар бас гэрэлтэж байлаа. Фосфор байна гэж би хэлв. Хоолмс бас үнэрлэж үзээд. Үнэхээр онцгой нэгэн зүйл байна. Нохооны үнэрлэх чадварыг алдуулахгүй байх гэж үнэргүй хийсэн байна. Би өнөөдөр нохойтой толорно гэж бодож байсан ч гэсэн ийм мангас шиг амтан дайртан гэж ердөө бодсонгүй. Гайгаар манан саад болоод дөрвтөөхөн ухтаж чадсангүй дээ гэж ярих. Та миний амийг аварлаа. Эхлээд аюулд оруулсныхаа дараалаар уу? За та босож барах нь уу? Дахиад нэг коньяк болрож орхивол юм болгон ёсоор болох би. Айда, болоо. Одоо та нарыг түшээд босноо. Та бүхэн одоо яахаар төлөвлөж байна? Энэ шим та тун их юм тууллаа. Тэгэхээр одоохондоо таныг эндүүлдэ. Тэгээд бидний хэн нэгэн тантай хамт харина. Генри босох гэсэн хэрэн чадсангүй. Царайн зэвхий цагаан болж хамаг биеийн чичирнэ. Бид нар түүнийг бул чулуу руу дөхүүлэн аваачаад хамаг биеэрээ чичирнэ, хоёр гараараа нүрээ даран суув.
Одоо бид нар явзгүй босохгүй. Их хэлбэл дуусгах хэрэгтэй. Минут болгон үнэтэй шүү одоо. Ялт хэргийн бүрдэл хартал идэрхий боллоо. Харин тэр гэмт хэрэгтнийг баривчиж авах үлдлээ гэж Холмс хэлээд зураг зам даган бидний хамт яар алхалж явахдаа яриагаа үргэлжлүүлэв. Тэр одоо гэртээ байхгүй гэдэгт мөрийдсэн ч болно. Буун дуун заавал сонссон. Тэгэхээр өрсөлдөөнд ялагдал хүлээснээ ойлгосон байх гэв. Хаа настаа? Байшингаас хол. Бас тэгээд мананд дуу их биш дарагдан шүү дээ. Тэр чин нохооныхоо хойноос гараад л гүйсэн гэдэгт эргэлдэх зүйлгүй. Нохоогоо хүүрээс салгах хэрэгтэй байсан шүү дээ. Тэгж ярихгүй. Биднийг очиход яасан ч байхгүй. Ямар ч байсан гэр орнын сайн нэгжүүл таарна. Хаалгыг нь дэлгээд хаясан байшинд бид нар шаламгайлан орж өрөө тасалгаа нэг бүрийг нэгжин шалгахад биднийг тосон өгцсөн ядруу өвгөн зарц ихэд гайхав. Данцхан хоолны өрөөнд гэрэл асаалттай байсан боловч Холмс тэндээс дэнлүү авч гараад байшингийн мухар бүрийг шалган үзв. Бидний хайсан хүн ор сурггүй алга болжээ. Харин 2-р давхрын унтлагын нэгэн өрөөний үүд цоочтой байв. Тэнд хүн байгаа бололтой гэж Лестрейд чанга дуугаран хэлв. Тасалгаа дотор ёолох болон бас бус авиа бүдэгхэн сонсогдов. Холмс цоожны дээхнүүр ганц өшөглөхөд хаалга зад үсэр монгойлоо. Бид ч гар бууга бэлдэж бариад орж явчихлаа. Бидний ирж яваа цагаандаа гарсан үл бүтэх итгээд бас л алга. Харин түүний оронд бид санаанд оромгүй бөгөөд үнэхээр хачирхалтай юмд тулгарн зог тусцгаалаа. Энэ тасалгаа маань нэгэн жижигхэн музей ажээ. Шилэн нүүртэй олон хайрцгийг хан дагуулan өрсөн байна. Тэдний дотор нь өнөөх их бодлаантай бөгөөд ялтан итлээдийн хайрладаг үр хүүрлэн болсон элдв төрлийн ирвэхэнүүдийн цуглуулга байрлуулжээ. Тасалгааны гол дунд байшингийн дээврийн өмхөрч муудсан шоонд тулгасан бүдүүн тулгуур мод байна. Орны даавуугаар толгойноос нь хүл хүртэл ороож энэ тулгуур модонд хүлсэн нэг хүн байх бөгөөд анхандаа иремийг нь ч ялган ухаарч чадсангүй. Нэг алчуураар хүзүү багарзуурыг нь боож, бас нэг алчуураар нүүрний доод хэсгийг ороосон байх тул дөнгөж ил хоцорсон хоёр нүд балмагдан айж, ичид зовсон байдлаар биднийг харна. Бид нар бүх хүлээсийг суллаж, амны бөглөөг салган авахад Стиплтон хүүхэн бидний хөлд сүхэр мунлаа. Стиплтон хүүхэн толгоогоо бүхийлгэн суухад ташуурын орны улаан соригнууд хүзүүнд нь гарсныг ажлаа. Холмс хэлгэн нь уурдаж хашгирна. Өөдгүй муу амтны ажил. Лестрейд коньяк хаан байна. Энэ эмэгтэйг сандал дээр суулгаарай. Ийм эрүү шүлд хэнийг ч муужруулах нь арга байж үү гэв. Стиплтон авгай нүдэнэн харж ийн асуу. Тэр амьд гарсан уу? Цухтаж амжсан уу? Хадагтай минь. Тэр чин биднээс хаашаач мултрахгүй гэж Холмс хэлв. Үгүй биш гэм. Би нөхрийнхэн тухай яриаггүй байна. Генри гуй. Амьд гарсан уу? Гарсан. Нохой? Алагдсан хүүхний сэтгэл амарч тэнэн уртаар амьсгаа аваад. За яамаа. Гэлээ. Муу хар навшчидэ. Тэр намайг яаж зовоосныг хараач та минь. Гэд хоёр ханцууга хойшлуулан цул хөхнэц болсон гараа бидэнд үзүүлнэ. Бас ингээд зогсоогүй. Энч гайгүй. Тэр чин намайг тамлаж, шаналгаж, оюун санааг минь бузарлсан юм. Би түүнийг надад хайртай юм болов уу гэсэн гордлог тасраагүй байх цагта элдэв авир, үнчирч ганцаардах, зал мэхээр дүүрсэн амьдрал энэ бүхнийг төвчээд ирсэн юм. Тэр надад дандаа нь худлаа хэлж, би түүний гарт зэвсэг болон ашиглагдаж байсан юм байна гэд тэссэнгүй уйлж гарлаа. Холмс түүнд хандаж. Тийм ээ хадагтай. Та тэр хүнд сайныг хүсэх ямар ч үндэс алга. Тэгэхлээр хаагуур ирвэл түүнийг олж болохыг хэлж өгөөч. Хэрв та түүний хамсаатан байсан юм бол бурууга намжлах завшаанд айрагдсныг ашиглаж бидэнд тус болооч гэхэд хүүхэн ингэж хариулав. Түүнд нуугдах газар ганцхан бий. Өөр далдрах газар байхгүй. Бамбарзуурын яг гол дунд дээр цагт уурхай байсан нэг арал байгаа. Нохоогоо тэнд нууж байсан юм тэр муучин. Бас оргож зайлахад хүрэх юм магад гэд бүх зүйлийг тэнд бигдсэн бий. Холмс дэнлүүний гэрлийг цонх руу тусгахад хөвөн цагаан манан цонхны шилэнд наалдан битүүрсэн байлаа. Харж байна уу? Энэ шүн Гринпиний бамбалзуур тийш хинч очиж барахгүй байх гэж Холмс хэлв. Степлтон авхай тажигнатал инээд алдаж алга хавсран
Нүдний харцанд зэвүүн совингийн оч гэрэлзэн шүүр салдаж өгүүлэх нь. Очих замаа цаадах нь олно. Харин буцаад гарна гэдэг гонж. Ийм шүн шөнгийн газснуудыг яаж харах вүлээ? Бамбалзуур дундуур явах замыг тэмдэглэж бид хоёр тэр газснуудыг шаасан юм. Чаавас. Өнөөдөр би тэднийг хураагаад авчихгүй яваа. Тэгсэн бол тэр муу новш та нарын гарт байх юм гэв. Ийм манан дундуур мөрдөн хөөхийг санахын ч хэрэг алга байв. Бид нар Мэриптхаусыг Лестредийг бүрэн мэдэгд даатгаж орхиод Генригой ханд Баскервилл хоолд буцаж ирлээ. Одоо Степлтоныхны паянг Генригээс нуухын аргагүй боллоо. Хайр сэтгэлтэй байсан хүүхнийхээ тухай жинхэнэ үннийг сонсож энэ сүрхий цохилтыг зориг төгөлдөр давлаа. Гэлээч гисэн Генригойд шүн туулж өнгөрүүлсэн зүйл талаар өнгөрсөнгүй. Маргааш өглөө нь босоход ихэд халуурч доктор Мортимерийн асрамжид орчхоод ухаангүй хэвтэж байв. Яванда хожим нь энэ хоёр хүн дэлхий тойрон аялал хийгээд игж ирсний дараа Генригой өнөөх яршиг түүг тарьсан эдлэн газрыг өвлөн авахаар Англид анх ирж байсан шигэ тийм эрүүл саруул цавоо сэргэлэн ир болж билээ. Одоо миний өгүүлэх хажирхалтай хууч яриа маань төгсөх тийшээ хандлаа. Би энэ тэмдэглэлийг бичихдээ бид бүгдийн амьдралыг удаан хугацааны турш бараан туулж эцсийн бүлэгт ийм эмгэнэгт байдлаар шовтарсан бүдэг бадаг таамаглал айж имэж байсан бүгдийг уншигчдтайгаа хуваалцахыг хичээн оролдсон юм. Маргааш өглөө нь манан гीचгсэн байсан тул Степлтон авхаа биднийг дагуулan явж Бамбалзуур дундуур явдаг харгуу замын ихэнд аваачлаа. Энэ хүүхэн биднийг нөхрийнхөө мөрөөр баялтай бөгөөд дуртаяа чиглүүлэн өгч байгааг бодоход хичнээн хүнд амьдрал туулж өнгөрүүлснийг дөнгөж сая л ойлгоцоолоо. Бамбалзуур руу цөмрөн орсон. Хүлэр ургасан нарийн зурвас дээр бид нар хүүхэнтэй салах ёс гүйцэтгэв. Эндэх газрыг мэдэхгүй хинч гисэн тэглэн төөрөлдөж болмоор ногоогоор хужигдсан өрхүүдийн хоорондуур буд сондуул дамжин морилзон явсан үл мэдэг зөрөг харгуйг тэмдэглэсэн жаахан газснуудыг энд тэндгүй хатгсан байлаа. Ялзарсан зэгс, лагт дарагдсан усны ургамлаас дэгдсэн битүү уур маань Бамбалзуур дээгүүр таджээ. Хөрсний гадаргууд долгио маягийн зураас гаргана. Тарсан их хүн хар шавхайд өвдгөө хүртэл цөмчиж явлаа. Өдгөн баячиг бидний хөлд зууралдах нь нэгэн их тэнхээтэй хүн биднийг энэ муухай нүх тийш чангаахад л санагдана. Энэ аюултай замаар биднээс урд хүн явж өнгөрсний баталгаа болох нэг зүйл олов. Намгийн ногоо ургасан сондуул дээр нэг юм бараантан харагдав. Хооломс түүнийг авах гэж гараа сарвайлгаад бүсэлхийгээ хүртэл шигдэн орсон тул хэрв бид байгаагүй бол хатуу гадар дахин гიშгхээ өнгөрөх байсан ч байж магад. Түүний барьсан хуучин хар шахааны дотор талд Мэрэс, Торонто гэсэн бичиг байлаа. Хооломсын өгүүлэх нь ийм ол золохын төлөө явхад багчиг шавхаад орох хамаагүй байна. Манай найзын алдсан өнөөх шахаа эндэ. Степлтон твдэж явахдаа хайсан байх таа гэж би хэлв. Тийм ээ. Нохоогоо Генригой мөрөөр оруулах гэж үүнийг шинжлүүлээд барьсан чигээрээ харайдахсаар яваад сүүлдээ хайсан байна. Ямар ч байсан Степлтон энэ хүртэл минь дамар явсныг мэдэж авлаа. Бид илүү юм олж мэдэж чадаагүй боловч тааварлсан мэдсэн зүйл ихэ. Хүний мөр тэр дорхноо шавхаад урсан балрах тул зөрөг зам дээр хүний мөр орж харна гэдэг боломжгүй зүйл. Арай дагжир газарт мөр гаргаж болох болов уу гэж ирээд олсонгүй. Их дэлхийд гарсан мул мөр биднийг хуураагүй бол сэтгэд хадагдан үлдсэн дурсгалт тэр шүн Степлтон ам зулбан тэмүүлсэн нөгөө бяцхан арал дээрх хорогдох байранда хүрч чадаагүй үзээ. Хүүтэн сэтгэлтэй хэрцгий авирт тэр хүн Гримпиний ёозгүй Бамбалзуурын төв дунд хүрч ёроолгүй гүн нүхэнд сарагдан орж тэндээ игнэгт мөнх нутгалсан буйцаа. Аюулт хамсаатнаа нуугдуулан хадгалж байсан намгийн шавхаан дунд байдаг бяцхан арал дээр Степлтоны ул мөр зөндөө дайралтлаа. Эрт урт цагт энд хөдрийн уурхай байсныг гэрчлэн нотлох асар том хаалга, бараг тэн хагас нь сайр чулуугаар дүүрсэн уурхай байна. Хажууханд нь нурсан туур болон үлдсэн авоохойнуудад амьдран сууж байсан уурхай малтагчид намгийн хортуур манангаас дайжин зайлсан бололтой. Эдгээр авоохойн нэгнийх нь хананд цагрэг, нохооны гинжим уяа, мүлжиж хайсан олон яс байлаа. Степлтон нохоогоо энд хадгалж байсан бололтой. Хөгжрөн байгаа хогийн дунд саар ларсны тасахаа бүхий нохооны сэг байна. Хооломс түүнийг үзээд буу ардаж.
Хөөрхий зайлвал эн чин Спаниер нохоо байна. Мортимергүй хайрт хаваа дахин үцхээсээ өнгөрчээ. За яах вэ? Одоо энэ бяцхан ард бидэнд хамаг нууцаа нээв бололтой. Нохоог нууж далдлаад байх ч амархан. Харин чимээгүй байлгана гэдэг яггүй. Тэгэд уйлах чимээг нь сонссон хинч гисэн өдрийн цагт ч балмагдан айдаг байд шүү дээ. Степлтон онц чухал шаардлагатай болсон үед нохоогоо гэртээ ойр дүт болгож пиндэ авчирч болох байсан. Гэхдээ яг төгсгөл тулж ирээд байгаа эцсийн минутаг ингэж зүрхэж болох юм. Нохоодоо түрхэж гэрэл цацруулдаг бодис энэ төмөр савнд байж байна. Баскервиллийн аимшигт нохооны тухай домог энэ муу залийг Степлтон төрүүлж чухам ийм аргаар Чарлз Гвайг цааш чабилахаар шийдсэн хэрэг. Өнөөх золгүй оргодл ялтан харанхуй дунд ийм аимшиг тандан дайрахыг харангуутаа дуу тавин зүгтсэнд гайхах юм алга. Манай найз Генри Гвай яг л тэгсэн шүү дээ. Бид ч бас бараг завдсан. Степлтон айхавтар овжин ухаан сэлсэн байна. Эзэндээ хүн алхад нь тус босныг ис ярихад энэ нутгийн фермийн эзэдийн дотроос ийм амтантай ойртож танилцахыг хэн хүсэх вүлээ дээ. Ийм муухай юмтай нэг дайралтахад л болоо шүү дээ. Нохоо намаг дунд явж байхыг үзсэн хүн олон байгаа. Ватсна. Би Лондонд байхдаа танд ярьж байсан. Одоо ч дахин дагтаж хэлэхэд одоо тэнд нэгмсэн хэвтэж ахсан хүнээс илүү аюултай хүний хэрэгтэй учиж байгаагүй юм шүү гэд. Холмс хүлэрт намгийн бэлтийш зэлийн харагдах бор ногоо өнгөд бамбал зуурыг зааж үлээ. 15 дугаар бүжиг. Өнгөрсөн зүйлийг нэхэн харахад. 11-р сарын хууч болоод байв. Бороо орж манан будан болсон тэр нэгэн үдэш Холмс бид хоёр Бейкер стритэд байдаг байрныхаа ажлын өрөөнд гал дүрлэлсэн ханийн зуухны дэргэд сууж байв. Бид нар Девонширт очиж дуусгаад ирсэн нөгөө эмгэмэгт явдлаас хойш Шерлок Холмс маань 2 ноцтой том хэрэг шүүж дуусгаад байв. Үүний 1-р хэргийг мөрдөхдөө хөзрийн мөрийтэй тоглоомоос болж гарсан бөөн бодлоонд оролцсон хурандаа эподыг бүрэн дүүрэн ихчилсэн ба. Нөгөө хэргийг шүүхдээ өөрийнхөө дагуул охин залуухан Франц Бүсгүй карьерийг алсан хилс хэрэгт холбогдсон хөөрхий мадам Монпенсиег хэрэгээс бүрэн мултарсан юм. Тэгээд карьер хүүхэн хагас жилийн дараа Нью-Йорк хотод ирж тэндээ нөхөрт гарсан билээ. Холмс ийм ноцтой бөгөөд төвхтэй 2 хэргийг нэгтлэн дуусгасан учраас аятайхан ая зантай байхыг далимдуулан Баскервиллийн нууцад хэрэг явхийн зарим нэгэн нарийн юмсыг асууж лавдаж авъя гэж би шийдсэн юм. Угаасаа Холмс оюун ухаандаа хид хідэн хэргийг нэг зэрэг хадгалан тогтоож байх дурггүй. Бас тэгээд манай найзын логик дараалалтай саруул ухаан нь өнгөрсөн явдлыг дурсан санахын тулд тухайн ажлаасаа хүндирэхгүй гэдгийг мард мэдэж байсан болохоор төвчээр гарган хүлээсээр л байсан юм. Яг тэр үед сольдож доройтсон мэдрэлийн эргэтнээ өөд татах тухай эмч нарын зааварсан ёсоор алсын аялалд бэлтгэж байсан Генри Гвай доктор Мортимер хоёр Лондонд ирээд байсан үе юмсан. Тэр хоёр өглөөгүүр манайхаар зочлон ирээд явсан учраас энэ сэдвийн талаар яриа үүсгэх аятайхан далим гарлаа. Ингээд Холмс ярьж эхлэв. Өөрийгөө Степлтон гэж нэрлсэн тэр хүний хувьд бүх хэрэг явдал яг урдаас төлөвлөсөн юм шиг болж өнгөрсөн юм. Харин бид нар бол тэр хүн чухам юунд зориод байгааг огт мэдээгүй. Харин ганц 2 баримтаар л төсөөлөх төдий байсан болохоор уул хэрэг давшгүй түүхтэй хүн юм шиг санагдаж байсан. Би түүнээс хойш Степлтон ахуйтай 2 дахин ярилцахад хамаг юм тодорч ирсэн. Одоо таавар хിവэрэ үлдсэн юм байхгүй гэж найдаж байна. Энэ хэргийн талаар миний хийсэн тэмдэглэлүүдийг картын дотроос Б гэсэн хэсгээс үзээрэй л дээ. Тэр хэрэг явдлын ягцыг цээжээр ярьчих юм шүү. Тэр болно. Харин нарийн ширийн юм болгоныг санахгүй байж магад. Нэг юмн дээр анхаарал төвлөрөөд ирэхлээр өнгөрсөн үеийн бодол санаа аяндаа толгоноос гарчих тийм. Ээлжид хэргийн тухай ширхэг дараалан цээжичгээд түүнийхээ талаар шүүхийн хуралдаан дээр үзэлцэж гарч байсан хүн 2-7 хоногийн дараа бүгдийг мартдаг байгаа. Би яг л тийм хүн. Шинээр шүүж байгаа хэрэг болгон түрүүчийн хэргийг мартуулдаг. Тэгээд ч мадемуазель Карьер маань Баскервилл Холлыг мартуулж ямжсан. Маргааш болоход бас нэгэн шин таавар толгорч үзэгсэлэнд Франц Бүсгүй мөрийний булгаачин Эпод хоёрыг мартуулах байж ч магадгүй. Гэлээч гисэн би тэр хэрэг явдлыг танд тайлбарлан ярихыг оролдъё. Харин ямар нэгэн зүйлийг мартсан байвал та хэлж өгнө шүү. Степлтон бол үнэхээр Баскервилл авгийн хүн юм гэдгийг миний хийсэн лавлгаанууд харуулсан юм. Тэр чинь Чарлз Гвайн дүү. Нөгөө өмнөд Америк руу арга буюу зүгтэн очиж гэрлэн сууж байсан Рожер Баскервиллийн хүү юм билээ. Эцлээсээ хойш түүний овгийг залгамжлан хоцорч л дээ.
Таны танил болсон тэр золигч нь Коста-Рикагийн нэгэн ганган бүсгүй Берил Гарсиа гэгчтэй суугаад албаны мөнгө зарж өгөө хийчээд нэрээ Венделер болгон сольж Англи улсад оргож ирснийхээ дараахан Йоркширийн дорнот хэсэгт сургууль нээж амжжээ. Замд явхдаа танилцсан нэг багш хүний эрдэм мэдлэг, туршлагыг хэрэглэн ашиглаж чадсан учраас тийм төрлийн ажил эрхлэх болжээ. Хойв хавсарсан түнш Фрезер гэгч нь уушхны сүрьегээр өвчилж доройтсоор мутган өгөхөд өнөөг сургуулийн ажил явдал нь болсоор бүр шувтаргандаа нэр муутайхан төгсгөл болж ир юм хоёр Венделер нэрээ өөрчлөхөөр шийдэж тэр цагаас эхлэн Степлтон нэртэй болцгоожээ. Цаашдаа Степлтон хөрөнгө хогшлынхаа үлдээдлийг авч холын муу санаатайгаар энтомологийн ухааныг гойд сонирхон Английн өмнөд хэсэгт нүүгээд ирчихэж. Би Британи гүрний музейгээс лавлаж үзээд Венделер бол сонгон авсан мэрэгжилдээ нэрд гарсан хүнээр барахгүй. Бүр Йоркширт байх үедээ тодорхойлон олсон нэгэн төрөл шөнийн ирвэхийг түүний нэрээр нэрлсэн байдлыг хүртэл мэдэж авсан юм. Ингээд л тэр хүний амьдралын бидний сонирхлыг гоц татаж байгаа хэсэгт тулж ирэх нь тэр. Том баян идэлэн газар Степлтон хоёрын хооронд хоёрхан үеийн амьдралын зааг байгааг олж мэдсэн бололтой. Девоншир орхоор зорин гарах үед түүний төлөвлөгөө дөнгөж тойн төдий байсан болов гэхдээ хамгийн анхнаасаа эхнэрийгээ дүү болгож явсныг үзэхэд бүр тэр үед өөдгүй санаа бүрэлдэн тогтож байсан байх. Цаашдаа чухам ямар шүү байдалтай болохыг яг нарийн мэдээгүй байсан боловч эхнэрээ дардуур болгон ашиглах бодол тэр дорхиноо төрсөн байж таарна. Эцсийн бүлэгт энэ идэлэн газрыг л гатаа оруулж авахыг зарин зүтгэжээ. Түүнийгээ биелүүлэхийн төлөө хөрөнгө мөнгө зарах ер нь яахаас ч буцахгүй байжээ. Эхлээд л юуны түрүүнд Баскервилл Холлд аль болохоор ойр дэт бууж, дараа нь Чарлз Гуй болон бусад айл хөршийнхөнтэй ив түнжин тогтоох хэрэгтэй байжээ. Чарлз Гуй нохооны тухай домгийг өөрөө Степлтонд ярьж өгөөд үхлийнхээ замд мур гаргасан байна. Чарлз үгэн зүрхний өвчтөй босхоор сүрхий айлраж зочоовол арчиж болно гэдгийг Степлтон заваар мэдэж байсан. Би түүнийг хуучнаар Степлтон гэж нэрлсэн чигээрээ ярив. Степлтон энэ бүхнийг доктор Мортимерээс сонсож авчээ. Бас тэгээд Чарлз Гуй сүрхий сүсэг бишрэлтэй хүн учир энэ өөдгөө домгийг том юмд үздэг байсныг ч бас мэдэж байж. Чарлз Гуйг ямар аргаар цааш харуулад өөрөө с ижигт орлого үлдэж болохыг овжин ухаанаар тэр дохноос хийлэн боджээ. Степлтон ажиллах төлөвлөгөө боловсруулчаад төрөлхийн элдэм муу аргуудаа ашиглан түүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн байна. Хэр баргийн нэг хэрэгтэн бол 100 нохоогоор ажиллаа бүтээгээд зогсгосон. Харин Степлтон бол нохоогоо урд хожид үзэгдээгүй антан болгоё гэсэн содон санаас идсэн байна. Тэгээд Лондон орж Фулхэм Роудад очоод тэнд байсан бүх нохтын дотроос хамгийн догшин ширүүн, хамгийн бүдүүн нохоог Росс Манглис нараас худалдан авчээ. Нохоогоо аваад хойд замаар Девонширт ирж амтан хүнд мэдэггүй гэртээ авчрахын тулд намаг дундуур нааш цаашаа мөн ч олон удаа алхаа бидтэй. Ирвэхээ эргүүдэн аялал хийж явахдаа Гринпенни Бамбарзуурын гүнд очдог замыг олж авлаа. Нохоо хадралхад үүнээс найдвартай аятай гадар яаж өгөх вүлээ. Ингээд нохоогоо тэнд аваачиж гинжим уяагаар уйчаад аятай цаг хүлээгээд суучиж. Ийм эгзэг таарж өгөхгүй их удсан байхаа. Чарлз Гуйг шөнийн цагт эдлэн дазраас нь гадагш дуудан аваачиж болдоггүй. Степлтон нохоогоо яг бэлэн болгочоод өвөнийг олон удаа харуулсан хэрн дандаа талаар өнгөрөөд байж ихтэй. Ингиж намаг дундуур ямар ч үр ашиггүй хэсэж явхдаа л Степлтоны хамсаатан болсон өнөөх нохоо Пэр нутгийн зарим фермийн эздийн нүдэнд өртөж мангас шиг нохооны тухай ярьдаг домог давхар нокёвдоод ирлээ. Тэгэхээр Степлтон хамаг найдалгаа ихмэгтэй тавьсан хэрн хүүхэн нь энэ удаад санаанд оронгүй гүжүүд зан гаргаад гидичдэг байгаа. Айлгаж сүрдүүлэх тэрч байтугай зодож нүдээд ч нэмэр болсонгүй. Хүүхэн нөхрийнхөө хийгээд байгаа энэ юмд оролцохоос тас татгалцсан учраас Степлтон нэг үе яах чаргагүй боллоо. Гэтэл ийм мухардмал байдлаас гарах арга зам төдхөн олдсон байна. Чарлз Гуй Степлтоныг үнэн голоосоо дотомчлон итгэдэг болж Лаура Лайнс авхаа руу зуучлагчаа болгон илгээжээ. Степлтон эхнэргүй ганц бие хүн гэж худал хэлээд хөөрхий тэр бүсгүйн зүрх сэтгэлийг бүрэн эзэмдэж гэрлэгтээ цуцлуучж чадвал эхнэр болгон гэрлэж суун гэж түүнд ойлгуулсан байна. Гэтэл доктор Мортимер хичээнгүүлэн захиж гүйсэн ёсоор Чарлз Гуй Лондон орохоор явах болсон учраас хойш тавин унжруулахгүйгээр маш яаралтай ажиллах шаардлагатай болж. Доктор Мортимерийн энэ зөвлөгөөг Степлтон зүйтэй хэмээн зөвшөөрсөн дөрөв зүлж байлаа.
Аманд орсон олз муртан гарчих гээд байсан болохоор ганц ч мөчийг хий өнгөрүүлж болохгүй боллоо. Баскервиль Холлыг орхиж явхаас өмнө биеэр уулзах боломж гаргаж өгөхийг хичээнгүйлэн гуйсан захидхийг Лайнс авахаагаар Чарлз гойд хүчилж бичүүлчихэд яг цаг нь болохоор ариун нандин сэтгэлтэй хүний дүр үзүүлж худал шартаг гаргана болзоондоо очихгүй байхыг ятгасны дүнд удаан хүлээсэн игзэгтэй боломж гарчээ. Степлтны Комб Тресигээс буцаж ирсэн оройгоо нохой хадгалдаг газраараа орж нөгөө найруулсан зүйлээ нохооныхоо ам хамарт нь алдууж түрхчгээд өвгний очихоор бордсон газарт аваатсан байна. Эзнийхээ тухарснаар ухас хийсэн нохоо явган хаалган дээгүүр харайн гарч хөөрхий өвгнийг гэлдэн хөөхөд цаадах нь улаан модтой замаар орилж бархирн зугтаж. Тэр ямар хэцүү юм болсон гэж та санана. Иргэн тойрон пад харанхуй. Энэ харанхуйн дундаас ам хамраас нь гэрэл цацарсан, хоёр нүднээс нь гал маналтсан амтан өсгий даран хөөн гэдэг ямар өөд байх вэ? Чарлз Гойн зүрх дийлсэнгүй. Замын шутрах үзүүрийн хавьд ам алтан мөнжээ. Өвгнийг хөөсөн нохоо ширэг ургасан нарийн зурагсаар давхсан учир зам дээр хүний мөрнөөс өөр мөр гараагүй байгаа нь тэр. Чарлз Гойг унаад өгөхлөөр үнэрлэж үдсэн байх. Тэгээд үхсэн хүн байхлаар хүрээгүй тэр чигээрээ цаашаа давхсан биз? Чухам энэ мөрийг л доктор Мортимер харсан байгаа. Степлтон нохоогоо дуудан авч Гринпенни бамбалзуурын гүн тийш яарн буцааж аваатсан байж таарна. Сагдагийн газрыг монгонуулан бодлооч ойр хавийн оршин суугчдыг твдүүлэн сандаргаад эцсийн бүлэгт бидний гарт шилжиж ивсэн энэ битүү тааврын гарал үүсэл ийм байгаа юм. Чарлз Баскервиллийн үгсэнтэй холбогдох зүйлүүд ингээд л гүйцээ. Тэр этгээд ёстой шуламсын овжин аргаар зорьсон хэрэгэ биелүүлж байсныг ойлгож байгаа үсттэй. Энэ гинт хэрэгтнийг улайлган ичлэх ямар ч боломж алга байсан. Тэр бол хизээч нууц алдахгүй ганцхан хамсаатантай. Түүний сийлж бодсон зүйл нь сэтгэлд багтах аргагүй, ухаан хүрэх болзолгүй байсан учраас нэгтлэн шүүх ажиллагааг бүхэлд нь бодлуулад байлаа шүү дээ. Энэ хэрэгт ямар нэгэн хэмжээгээр холбогдсон Степлтон хүүхэн Лаура Лайнс авхаа хоёр Чарлз Гойн ам өргөцсний чухам буруутан мэтлээд хэн болохыг таамаглан сэжиглэж байсан. Нөхөр нь өвгөнд ямар нэгэн хор хүрэх гээд байгаа. Бас тийм нохой байдгүй зэргийг Степлтон авхаа мэдээд байсан. Харин Лаура Лайнс бол аль альнийхэн талаар юу ч мэдэхгүй байсан боловч Чарлз Гойтой явган хаалганы дэргэд хий болцсон яг тэр цагт өвгөн үхсэн ба тэр болзооны тухай данцхан Степлтон л мэдэж байсан зэрэгт үнэхээр гайхаад өнгөрсөн. Тэр хоёр хүүхэн хоёулаа Степлтоны гарын дор ирэх ширдэн байсан болохоор тэднээс айх зүйл ердөө байсангүй. Иймэрхүү байдлаар тавьсан зорилтын түрүүчийн хагас нь биелсэн боловч хамаа намаагүй бэрх 2 дугаар хэсэг нь үлдээд байлаа. Энэ эдрийн газрыг өвлөн авах хүн Канадад амьдардаг тухай Степлтон анхандаа мэдээгүй байж ч болох юм. Гэсэн ч тэр Бээр танил найз доктор Мортимерээс энэ тухай тэр дорхноо мэдэж авснаар барахгүй. Мортимер гоо яриан дундаа Генри Гойн ирэх өдрийг хүртэл мэдээлчихсэн байна. Степлтон юуны урд энэ залуу Канад хүнийг Девонширт ирэхээс өмнө Лондонд байхад нь аргалаад явуулчих болох болов гэдэг бодол төржээ. Эхнэр нь өвгөн Баскервиллийг урх торондоо татан оруулж өгөхөөс татгалцсан болохоор одоо түүнд итгэж чадхаа болоод байсан үе. Эхнэрээ ганцаарыг нь урт удаан хугацаагаар орхиод явчих бол захиран дийлдэг эрх мэдлээ бүрэн алдаж юу н магад гэж эмээгээд тэгж зориглож чадсангүй. Аргагүй ингэрхэнд Лондон руу дагуулад явжээ. Тэд нар Лондонд ирээд Кревен стритэд байдаг Мексборо гэдэг зочид буудалд буусныг би сүүлд нь олж тогтоосон. Картрет ч нөгөө Таймс сонины уранхаа ирж явахдаа бас түүгээр орсон хто. Степлтон зочид буудлын нэг өрөөнд эхнэрээ цоожиж орхичоод өөрөө хиймэл сахал нааж аваад доктор Мортимерийн мөрийг үсгий даран дагаж Бекер стрит, гарт тэрэгний буудал, Норсамберленд зочид буудлаар явсан байна. Степлтон ахуй нөхрийгөө ямар нэгэн өөдгүй төлөвлөгөө зохиож байна гэдгийг таамаглан сэжиглэж байлаа ч гэсэн түүний хэрцгий ширүүнээс үнэхээр айн балмагдах тул аюул занал тулгараад байгаа тухай Генри Гойд загтал бичиж зүрхлэхгүй байлаа. Хэрв загтал бичээд тэр нь Степлтоны гарт орчихвол хүүхний амь нас сүудэж болох нь лагтай байв. Сүүлдээ Степлтон авахаа арга ухаан хэрвэлж шаардагдах үгнүүдээ сонноос хайчилж аваад хаяг бичгийнхээ хэлбэрийг өөрчлөн бичиж явуулсныг бид мэдэж байгаа. Тэр загтал Генрид хүрч хамгийн анхны болгоомжлох санал болж өглөө. Нохоогоо Генри Гойн хойноос тавих төр хүргэх, үнэртүүлэх зорилгоор түүний хэрэгэлдэг зүйлээс аль нэгийг
ямар ч аргаар хамаагүй олж авах нь Стиплтонд хэрэгтэй байлаа. Тэгээд ч өөрийнхөө заншлаар зориг гаргана, сунжруулж удаашруулсангүй. Хурдан шалмгай хөдөлж ихэлсэн байна. Зочид буудлын коридорын жижүүр, зарц хүүхэн хоёр тус болсных гэж бузгаашин ахсан гэдэгт бид эргэлзэх юм огт алга. Тэгсэн чинь анхны ахсан шаахаа идлээгүй зүйл байсан болохоор тохирохгүй болж түүнийг буцааж авчирчаад оронд нь өөр нэгийг авсан байгаа. Би үүнийг тулгуурлан нэгэн чухал дүгнэлт хийсэн юм. Энэ хэргийн цаана жинхэнэ нохой баймааж нь Стиплтон хуучин шаахаа дартаа оруулах гэж мэтгсэн хэрэг шүү дээ. Ерөөсөө ямар нэгэн жижигхэн зүйл хичнээн утгагүй санагдаж байх тутам түүнийг гойд сайн анхаарч үзэх хэрэгтэй байдаг. Анхандаа хэрэг явдлыг бодлуулад байгаа мэт нөхцлүүд эцэстээ голдуу таавар таахад шижин болж өгдөг учиртай. Тийм зүйлүүдийг өнгөн талаас нь биш, харин нарийн учлыг олон авч үзэх хэрэгтэй. Маргааш өглөө найз хоёр манайхаар зочлон ирэхэд Стиплтон морин тэргэн цуучаад зайдуухан газар дагаж явжээ. Миний нэрийг мэддэг, нүүр царай зүслэн авсан зэрэг олон янзын шинж тэмдгээс бодоход түүний үйлдсэн хэрэг явдлууд ганц Баскервиллийн хэрэгээр хязгаарлагдахгүй нь мард байх. Жишээлхэд сүүлийн хэдхэн жилийн дотор манай улсын баруун хэдэн хошуунд 4 удаа томоохон дээрмийн хэрэг гараад хэрэгтэн итгээд баригдаагүй өнгөрсөн юм. 5 дугаар сард Folkestone Court-д болсон сүүлчийн тэр хэрэгт цус асгаруулсан байгаа. Баг өмссөн дээрэмч нь харс тулгарсан зарцжаал хүүг гар буугаар нам буудсан. Энэ бүхэн бол Стиплтон л сүрч муудсан санхүүгийн ажил үйлсээ тэнхрүүлж явсан тэр. Тэгэхээр энэ итлээд бол аль хизээнээс аваад аюултай гэмт хэрэгтэн болон хувирсан гэдэгт би эргэлзэхгүй байгаа юм. Тэр нэгэн өглөө бидний хараанаас аятайхан мултарч гараад сууж явсан сүүх тэргийг нь яагаад ч ирж олно гэдгийг ойлгон. Миний нэрийг хэрэглэн алга болсон байдаг чинь тэр хичнээн цагаандаа буусан мөртөө овжин залхах хүн болохыг харуулж байгаа юм. Нэгэнт энэ хүргийг би гардаж аваад байсан болохоор Сондонд амжилт олохоо өнгөрлөө гэдгийг Стиплтон ойлгосон байна. Тэгээд л Дартмур очход Генри гуайн эрхийг хүлээгээд сууж л дээ. Байцнараа гээд би хооломсон яриаг таслан авч. Та хэрэг явдгийн бүх явцыг нарийн сайхан тайлбарлаж ярьлаа. Гэвч би нэг зүйлийг ойлгохгүй байна. Эзэн нь зонд нь орсон хойгуур нохой нь яаж байсан болж таарах вэ гэж асуулаа. Энд чинь их чухал асуулт. Би ч өөрөө бас сонирхож байсан юм. Стиплтон нэг хуйлдагч хамсаатантай байсан байх. Харин түүнийхээ гарт бүрэн орчихно гэж сэргэмжлээд хамаг төлөвлөгөөгөө бүгдийг нь задалдаггүй байсан байх. Мэри Пит Хауст ажиллаж байсан Антони үгнийг санаж байна уу? Тэр бол Стиплтоныхонд бүр сургуульд байх үеэс нь эхлээд нэлээд хэдэн жил ажилласан тэднийг нэг гэрийн 92 гэдгийг мэдэх хүн. Гэтэл тэр Антони ор сургаггүй алга болсон. Англи улсад лав байхгүй. Цаашилбал Антони гэдэг нэр чинь манад тэр болгон байдаггүй нэр. Харин Испани, Латин Америкийн орнуудад алхан болгонд тааралддаг нэр гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэр үгэн англиар Стиплтон авхаагаас доргүй ярьдаг мөртөө мөн л өнөөх нэг хачин аялгаутай. Антони үгэн Стиплтоны тэмдэглэсэн харгуугаар Грин Пенни бамбалзуурын гүнд явж байхыг нь би харсан. Тэгэхээр эзний эзгүүд зарц Антони тэр нохойг хооллож байсан болов уу гэж бодно. Харин Антони бол ямар зорилгоор тэнд нохоо адуулж байдгийг мдээгүй байсан шахуу биз. За ингээд Стиплтоныхон Девонширт эргэж ирчихэд байтал удалгүй Генри та хоёр хурж очдөг байна. Генри гойд ирсэн өнөөх нэг загтлыг үзэж байхдаа түүнд үнэртэй усны тэмдэг байна уу гэж миний сонирхож байсныг та бараг санаж байгаа байх. Би тэр хуудсыг нүдэндээ ойр тулан барихад цагаан мэлрэг гэдэг үнэртэй усны там төм үнэр авсан юм. Бүгд 703 төрлийн үнэртэй ус байдгийг туршлагатай эрүүлж хүн үнрээр нь ялгадаг байх ёстой юм. Гэмт хэргийг амжигттай мөрдөн илрүүлэх явдал чухам үүнээс олонтой шалтгаардгийг би туршлагаараа мэдмэн газар. Цагаан мэлрэг ус ханхалж байгаа бол тэр загтлыг эмэгтэй хүн бичсэн байж таарна. Ер нь бүр тэгхэд Стиплтоныхон миний анхаарлыг татаж эхлээд байсан юм. За ингээд л үнэндээ нэг нохой байгаа юм байна гэдгийг лав ойлгож хэргийн эзэн хэн болохыг Девоншир тийш явхаасаа өмнө тааварлаж авсан юм да. Стиплтоныг мөрдөж түүнд ажиглагт тогтоох хэрэгтэй боллоо. Харин би тантай хамт яваад ажиглагт хийсэн бол цаадагч нь хаширлаад суучих байсан. Хамаг улс амтныг түүний дотор таныг хүртэл хуурхаас өөр аргагүй болсон да. Би Лондонд хоцорлоо гэж таанахт хэлчихэд тэр дорой хойноос ч гарсан. Миний амссан зовлон зүдүр бол таны бодож байгаа шиг тийм хүнд юм биш шүү. Ер нь тэгээд энэ мэтийн жижиг сажиг зүйлс бидний ажилд садаа болох ёсгүй.
Наринд очиод би Кумтрэсэд сууж байсан. Хэрэг явдлын ойролцоо байх шаардлагатай үед л намайг дундах овоохойд очдог байсан. Картрайт надтай хамт Девонширт ирээд хөдөөгийн нэгэн хүүгийн байдлаар хаа саадгүй явж надад тун их тус болсон. Үүний хажуугаар надад идэх уух юм, цэвэр дотуур хугацас зөөж, би Степлтоныг эргүүлдэж байх хооронд таныг харж хандаж байдаг байсан. Ингээд үзэхэд бүх шижин миний гарт байсан нь ил байгаа үсттэй. Таны бичсэн тайлангуудыг Бекер Стритээс тэр дорн Кумтрэс рүү дам илээдэг байсныг та мэдсэн. Тэр тайлангуудаас их зүйл орж мэдсэн. Ялангуяа Степлтоныхны намтрын ганц үнэн зүйлийг мэдээсэн хэсгээс их юм авсан. Үүнээс хойш тэр хоёрын хэн босхийг олж тогтоох, ямар хүнтэй халз тулаад байгааг мэдгэд амархан болсон. Гэтэл оргодол ялтан. Ирим Берриморын хоорондын харьцааны тухай хөндлөнгийн нэгэн зүйл мөрдөн шинжлэхэд түүг болж байлаа. Би хувийн ажилталтаа толгуурлан яг ижилхэн дүгнэлт хийчихэд байсан хэдий боловч энэ зангилааг бас л та тайлж өгсөн юм. Таныг намаг дундах овоохойд очин намайг олох үед гэмт хэргийн байдал бүрэн тодроод байсан боловч шүүхийн хурлаар оруулахад бас л болоогүй байлаа. Степлтон Генри Гуайн амь насанд бүтэл муутайхан халдаж, хөөх юм уу яртангийн ам үрэгдэн. Өнгөрсөн хойнч гисэн шууд эдмүрийн баримт гарахгүй байлаа. Генри Гуайг өөрийг нь даллуур болгон явуулж байж л хэрэг үйлдсэн газар дээр нь барих ганц зам үлдсэн юм. Генри Гуай хэний ч хамгаалтгүй юмшгээр ганцаараа явах хэрэгтэй байлаа. Яг ингэж ч хийсэн. Тэгээд дотн найзыгаа аюул зандал тулгуурлан байж мөрдөн шүүх ажлыг дуусгаснаар барахгүй Степлтоныг ам арахад хүргэж чадсан. Түншийг тийм сүрхий сорилтод оруулж уул хэргийг муу хөдөлж явуулсны хувьд би зэмлэл хүзээлгүй яах вэ? Гэвч тийм аймаар сүржин амтантай дайралт нь тэр шүн манан байна. Өнөөх нохоо манан дундаас гинт яг бидний зүг гараад ирнэ гэж өртөж яахан мэдэх вүлээ. Бид тун их үн цэнээр зорсондоо хүрсэн боловч мэдрэлийн өвчний мэрэгжилтэн Мортимер доктор нар Генри Гуайг мүтхэн зүгээр болно гэж хоёулаа лагтай ярьсан. Тойрон аяж нь Генри Гуайн дороодсон мэдрэлийг сайжруулаад зогсохгүй бас зүрх сэтгэлийн шахахыг идгэн байх. Үнэн сэтгэлээсээ бат дотн итгийж байсан Степлтон ахвайд аюултай хуурцсан хүн шүү дээ. Эндээ л айхавтар гунайд байгаа юм. Степлтон ахвай энэ базаахгүй явдалд ямар үүрэг гүйцэтгэж байсныг хэлхэл үлдээд байна. Степлтон эхнэрээ бүрэн эрхэндээ оруулан атгаж байсан гэдэгт эргэлзэх зүйл над алга. Үүнийг юугаар тайлбарлах вэ? Тэр хүүхэн хайрын сэтгэлтэй байв уу? Эсвэл айдаг байж үү? Үгүй бол аль нь байсан уу? Хайрлах айх хоёр чинь нэг дор байж болно шүү дээ. Ямар ч байсан Степлтон ахвай дүүн гэж нэрлэгдэж явахыг зөвшөөрсөн хэрн амны хэргийн шууд хамсаатан болохоос татгалцсан явдал нь Степлтонд хязгааргүй жанжлах эрх байхгүй гэдгийг нь магад ойлгуулад өгсөн байна. Тэр хүүхэн Генри Гуайд сэргэмжлэх сануулга өгөх гэж нэг биш удаа оролцсон. Гэхдээ бас нөхөртөө гай болохгүй хичээж байв. Степлтон бас хардахыг мэддэг хүн байсан бололтой. Генри Гуай сэтгэлтэй бүсгүйдээ дотн байдлаар хандахад тэсэж чадсангүй. Уур хилэн нь бадарсандаа болж хичээнгүүлэн нууж явсан. Ясныхаа араншныг уудлан гаргасан байна. Тэгсэн хэрн Генри Гуай хүүхний нэргүүлж байгааг аль болохоор давруулж, ингэснээрээ Мэри Питхаусаар байн айлчилж ирүүж байвал эрт өрөө алин боловч савтаа оруулна гэж найдаж байсан байна. Харин яг хэрэгтэй цаг болоод ирэхлээр ихнэр нь гэдий чижээ. Хүүхэн оргодод ам үрэгдсэн тухай сонссноос гадна Генри ирж хоол идэх ёстой байсан тэр өрөө нөхөр нь нохоогоо хашаанд авчирч пин писнийг мэдсэн байна. Ингэж бөөн бодлон болох нь тэр. Степлтон ахвай нөхрийгөө гимт хэрэгтэн гэж нэрлэхэд өөртөө нөрсөлдөх бас нэг хүүхэн байгааг анх сонсоод урд нь үнэн шудраг байсан нь үзэн ядах үзэл болох хувирчээ. Степлтон ихнэрээ Генри Гуайд хил хүргээд их чигчгэж магадгүй гэж бодоод хүлсэн байна. Генри Гуайг үхсэн тухай сурагт анхад Баскервилл овогтныг үе үлрэн дагсан өнөөх домгийн тухай хошуу даяар баахан шуугж байгаад намтахлаар Степлтон дахиад ихнэрээ эрхэндээ оруулж юм яахгүй болох нь захиж чадна гэж тооцоолсон байж таарна. Энэ талаарч гисэн Степлтон алдаж тооцоолсон нь магад юм. Түүний хувьд тавилан бидний оролцоогүйгээр ч гэсэн урт нь шийдэгдсэн байсан юм. Яагаад? Судсаар нь Испани хүний цус гүүж байгаа тийм хүүхэн шалэг завхай байдал гаргасан эр нөхрөө хизээч уучлахгүй нь магад. Ингээд л гүцэдэ эрхэм ваатсан минь. Энэ гойд хачин төвөгтэй хэргийн талаар нэлээд дэлгэрэнгүй тайлан хэрэгтэй бол би тэмдэглэлийн дэвтрээ харахаас барахгүй байх. Ноцтой юм хаяагүй болов гэж найдаж байна.
Генригой тэр аимшигт амьтныг хараад бас өгчин байх гэж Стиплтон гордож байлаа гэж юу? Тэр нохой бол бүр зэрлэг нохой. Тэгээд бас хоолоор нь сойчгсон байсан. Генригой газар дээрээ ис үхлээ гэхэд тийм юмны бараа харахтаа ухаан санаа нь балмагдаад эсэргүүцэд үзүүлэхгүй байсан нь магад шүү дээ. Тийм ч юм баха. Одоо асуух ганцхан юм байна. Стиплтон Баскервиль Холлыг өглөн авах эрхтэй гэдгээ нотарч чадлаа гэхэд тэр эдлэн газрын хажууханд зохиомл мэр хэрэглэн амьдарч байснаа юу гэж тайлбарлах байсан бол? Эн чинь сэжиг төрүүлж болох биш үү? Би энэ асуултанд хариу өгч барна гэж үү? Та надаас арай хэд давсан юм асууж байх шиг байна. Миний ажилдаг хүрээ бол өнгөрсөн үе. Одоо цаг 2 байгаа юм. Харин хэн нэгэн хүн ирээдүйд юу хийх гэж байгааг шийдвэрлэж мэдэхгүй байна. Стиплтон энэ талаар байн бодол хийлдэг байсныг эхнэр нь надад хэлсэн. Ямар ч гэсэн 3 янзын зам байж болмоо шиг санагдана. Нэгдүгээрт нь Өмнөд Америк руу явж Их Британий консулын газар очоод нэр усаа марган тогтоож өөрөө Англид буцаж ирэлгүйгээр тэндээсээ залхамжлах өвөө нэхэмжилж нэг болно. Хоёрдугаарт нь царай зүсээ танигдахгүй болтлоо өөрчлөөд энэ бүхнийг Лондонд гүйцэтгэж нэг болно. Гуравдугаарт нь өөрийнхөө оронд өөр хүнийг өв залхамжлагчийн дүрээр хүслэн авч холбогдох бичиг баримтаар хангаж өгөөд хариуд нь бүх орлогын зарим хэсгийг өөпөө авахар хийж нэг болох юм. Стиплтон бол яагаад ч гэсэн аргын нолхтой айхавтар хүн гэдгийг бид ис андах биштэй. За эрхэм найз минь. Одоо сэтгэрд нэлээд нийцтэй юмд ухаан бодлоо хандуулна байгаа. Хэдэн 7 хоногийн турш ийм хүнд хөдөлмөр хийсэн улс байна да. Ганц оройг зав чөлөөтэй өнгөрүүлэх хэрэг байлгүй яах вэ? Би дуур үзэхээр лojin суудал авчихсан. Та Гугнотид Дэрецкийг сонсож үзсэн үү? Хагас цагийн дотор амжуулж явахад бэлтхийг бодоорой. Хоёулаа замдаа Марцинид очиж тэндээ авин тайван хооллож ундагчаад цаашаа явцгаая гэж Шерлок Холмс яриагаа төгсгөв.